наадамчдаа эрхэм хүндэт үзэгчтэй Говьтай аймгийн тайшир сумын нутаг Далангийн нурууны дагуу хам тайшир уулын арга хормойд Монгол улсын тодмондоо яаж Говьтай аймгийн шарах сумын угуул Алтай констракшн компани ерөнхий захирал Хадваасангийн Батэрдэн төрлөх нутгийнхаа түмэн одонтой Монгол улсын уяачин эрхэм дэд содныхоо медалыг наадмыг хамтран тэмдэглэж Говьтай аймгийн дэлгэр сумын нутгаас урдан шүтгэн устын мөрдийн уралдаанаарынхаа сухаа дээрс эрх төлөм болжээ. За өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаанд газрын хурдан шандас 147 хурдан зурхай дээр иргэнсэн байгааг та бүхэн харж байна. За баруун Алтай нутаг энэ жил бол баруун бүсийн даншиг их наадмын амжилттай зохион байгуулж Алтай урд 2016 уралдааны хэд хэвтээс наадмтай шууд дамжуулан үзүүлсэн бол энэ удаа Монгол улсын тодмондоо яцуудын медаль наадмыг ийгүү бэлэн үзүүлж байна. За ингээд зурхай дээр 147 хурдан шүтлэн иргэсэн эдэн дотор бол энэ жилийн Алтай урд 2016 уралдааны даншиг наадмын дөрөв Говьтай аймгийн шарах сумын харьяат аймгийн алдарт байж Иргэжээгийн 5 дөржийн хурдан хүрэн үрээ. За мөн Монгол төрийн хүрээ наадманд айраг дурдсан Говьтай аймгийн Алтай сумын харьяат улсын алдарт байж ган төмрийн хонгор үрээ. За энэ жил одоо их хурд. За орчиг агуу их хурдан мөрний нэг баруун хэсэг Алтай нутагт болж байгаа баруун За улсын хязгаарын уралдааны эргэнгүй алаг мөр алаг мөр байгаа бол 147 номертой мордсон морин дэлхтэй сайхан зээл дүрээ зурхай дээрээс хөдлөө гарсан Говьтай аймгийн зээл сумын уяач ган тогоогийн хонгор зэр дүрээ Дормгой аймгийн ихэт сумын онгон адуу 147 номертой мордсон Говьтай аймгийн 9 мулаг сумын уяач Нямдаржин хүрэн зээл талцсан үрээ. За энэ бол одоо Говьтай аймгийн 9 мулаг сумын уяач Нямдаржин хурдан хүрэн зээл талцсан үрээ. Өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны хөтлөөд гараад ирсэн бол аман хүзүүн дээр нь гараад ирсэн алтар үрээ Говьтай аймгийн 9 мулаг сумын уяач Санж сүрэнгийн алтар үрээ. Энэ Сүхбаатар аймгийн халдсан сумын онгон адуу аймгийн алдарт уяач Адьяа сүрэнгийн уйж хурлуулж байгаа ийм одоо хурдан үрээ. Аман хүзүүн дээр гараад ирсэн бол ахиад 3 дээр нь гараад ирсэн Говьтай аймгийн шарах сумын уяач Лодойгийн алтар үрээ байна. За энэ бол одоо нарын 2 алтар үрээ хоёулаа Сүхбаатар аймгийн халдсан сумын онгон адуунууд ийм одоо хурдан үрээ. Наадлынхан тухавчтай хазаартай алтар үрээ. Говьтай аймгийн шарах сумын уяач Лодойгийн алтар үрээг Баяр Магна гэж 11 настай хүн унсан айргийн 3 үрээн дээр гараад ирсэн өнөөдөр нэлээд hodхон гараа шуурлаа. За 147 номертой мордсон сайхан зэр дүрээ өнөөдөр одоо хурдан шүтлэнгийн уралдааныг хөтлөөд гараад ирсэн. Энэ бол 147 номертой зэр дүрээ бол Говьтай аймгийн 9 мулаг сумын уяач Нямдаржин зэр дүрээтэй тун адилхан үрээ байна. За ингээд хүрэн халдсан үрээ, хүрэн халдсан юм уу? Хүрэн үрээ юм шиг байна. Хүрэн алдсан үрээ Говьтай аймгийн 9 мулаг сумын уяач Нямдаржин хүрэн алдсан үрээ. За аршаа сууя. Арийнхаа өрөөнөдөр сууж харуулъя. Говьтай аймгийн шарах сумын уяач Лодойгийн алтар үрээ бол Сүхбаатар аймгийн халдсан сумын онгон адуу ийм урд үрээ. За арын хэдэн үрээг хөтлөөд орж ирж байгаа 79 номертой хонгор үрээ бол Говьтай аймгийн тайшир сумын уяач Бат сайхны хүрэн буурлаг гэдэг үрээ тэр дунд тал гараад ирсэн уршиж байгаа харагдж байна. За 278 номертой бараа хувцастай хөөхөдтэй сайхан зэр дүрээ өнгөнийхөө хэд дээр гараад ирсэн Баян Онгор аймгийн Буу цагаан сумын уяач Хүрлбаатарын хүрэн алдсан үрээ байна. Монгол улсын алдарт уяач Сэдвийн онгон адуу Баян Онгор аймгийн Баа цагаан сумын улсын алдарт уяач Баасангийн Сэдвийн онгон адуу Баян Онгор аймгийн Буу цагаан сумын уяач Хүрлбаатарын зэр талцсан үрээ наадалд нь гараад ирсэн байгаа бол хул алаг үрээ Говьтай аймгийн Өхмөрт сумын харьяат хурдан ягаан мөрөө баруун бүсийн их даншиг нааданд хайрладуулж байсан аймгийн алдарт уяач Инг сайхны хурдан хул алаг үрээ Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын онгон адуу 9 настай Тэмүүжин хүү унсан өнөөдрийн өнгөний хэдэд дотор орж иж байгаа бол энэ хэдэн үрээний хамгийн ард дээр нь тэр улаан нэмнэтэй хөөхөдтэй зэр дүрээ Говьтай аймгийн шарах сумын уяач Дорж давгийн зэр дүрээ Батмагнагийн Сүмья гэж 7 настай хүн унсан энэ зэр дүрээ тэр хамгийн ард дээр нь гараад ирсэн уршиж байгаа харагдж байна. Энэ хэдэн үрээний хамгийн зайдал дэлтэй халуун үрээ уршилаад байгаа. Энэ бол Говьтай аймгийн халуун сүмийн угол Монгол улсын ажил дүрийн авьяат ажилтан
Интүм компани захирал улсын мандаа байж Туванживын ган төмрийн хурдан халиун өрөө тэр хамгийн заалаар нь гараад ирсэн уршил да. За ингээд өнөөдрийн хурдан шүтлэн насны уралдааны өнгөний хэдэн үрээ гараад ирсэн 278 номертой зэр дүрээ өнгөн дээр хэвээрээ. Энэ бол Баян-Хонгор аймгийн Бууцхан сумын уяаж Хүрлбаатарын зэр талцсан үрээ. 2000 оны ардын хувьсгалын 79 жилийн үндэсний баяр нааданд хурдан алга мөрөн аман хүзүүн дурдуулж байсан улсын алдарт байж Баасангийн Зэдэв гэдэг хүний унган адуу ийм одоо хурдан үрээ гараад ирсэн уршилж байна. Өвөр Ханга аймгийн Харорын сумын уугуул Заабар компани захирал Заназрын Батбаярын ухаан үрээ Төвангийн Баян Өнжил сумын уяаж Түмэн дэлгэрийн их баяр байсан өнөөдрийн хорд уралдааныг өнгөлцсөн. За аман хүзүүн дээр нь Баян-Хонгор аймгийн Бууцхан сумын уяаж Хүрлбаатарын зэр дүрээ. За 3 дээр гараад ирсэн 376 номертой мордсон Говьлтай аймгийн 9 мулаг сумын уяаж Төвс баярын халдсан үрээ. Айргийн 4 дээр ахаа сайхан дэлтэй саарл үрээ гараад ирсэн байна. 368 номертой мордсон Говьлтай аймгийн Жаргалан сумын уяаж Төвшин дашийн Хонгор үрээ Сүхбаатар аймгийн Хонгор үрээ Айргийн 4 дээр гараад ирсэн уршиж байна. За өнгөний хэд дээр 380 хэдэн номертой морин дэлтэй сайхан цоохор үрээ бол Говьлтай аймгийн 9 мулаг сумын уяаж Дарханбаатарын цагаан цоохор үрээ өнгөний хэд дээр гараад ирсэн хамгийн наадтаар яваа 2 үрээний наадталт нь яваа хэдхэн өдрийн өмнө даншиг наадтанд өрүүлсэн Говьлтай аймгийн Шарах сумын харьяат аймгийн алдарт байж Иргэжээгийн давгдэржин хурдан хүрүүрээ. Сүхбаатар аймгийн Асгад сумын уяаж Сүрнэгийн онгон адуу энэ хүрэн үрээ бол одоо даншиг наадмын төрөв. Энэ жилийн хувьд бол одоо ер нь тунч шуурмагхан хурдан байгаа ийм үрээ. За 250 хэдэн номертой хонгор уурал үрээ тэр цаадлын хэрээдтэй үрээн дээр урагшлаад байгаа. Энэ бол энэ жил Говьлтай аймагт болсон баруун бүсийн даншиг их нааданда 6 туртулсан энэ үрээ Говьлтай аймгийн Алиун сумын уяаж Бат дэлгэрийн хоёр үрээ. За энэ бол одоо өнөөдрийн хорд уралдаан тун дээгүүр уралдах таамагт байсан ийм үрээ. За өнгөний хэдэн үрээний ард дээр хамгаалтын саарал дуулахдаа цэнгэр хувцастай хөөхөд 120 хэдэн номертой сайхан харногон үрээ гарч ирсэн байгаа. Энэ Говьлтай аймгийн Шарах сумын уяаж Батхүүгийн хар үрээ. Мөн Сүхбаатар аймгийн Халдсан сумын онгон адуу ийм одоо хурдан үрээ. Монгол улсын ажилтны гавьяат ажилтан Интүм компани захирал Туванживын ган төмрийн халиун үрээ энэ наадалд байгаа харагдж байна. За урд талд нь 259 номертой нэмнэтэй хар үрээ урагшлаад байгаа. Энэ Говьлтай аймгийн Алиун сумын уяаж Галмандхын хар үрээ Дорнот хар гэдэг үрээ. Галмандхын бол Дорнот хар гэдэг үрээ урд талд нь урагшиж байгаа харагдж байна. За ингээд өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны өнгөн дээр очиё. За хурдан шүтлэн насны мордын уралдааны өнгөн дээр Сүхбаатар аймгийн Асгад сумын уяаж Сүрнэгийн унган адуу Говьлтай аймгийн Шарах сумын харьяат аймгийн алдарт байж Иргэжээгийн давгдэржин хүрүүрээ гараад хөтөлжээ. Энэ жилийн баруун бүсийн хурд аншиг наадмын төрөө магнит урдасан энэ хурдан хүрэн шүтлэн бол одоо энэ жилийн хувьд ер нь онцгой хэмээр одоо хурдан байгаа ийм сайхан байгаа үрээ. За 252 номертой хонгор уурал үрээ тэр цаадлын хэдэн үрээн дээр гараад ирсэн байгаа. Энэ хонгор уурал үрээ энэ даншиг нааданд одоо 6 турталсан хонгор уурал үрээ 252 номертой мордсон тэр хамгийн цаадлаар одоо уршилж байгаа харагдж байна. За энэ Говьлтай аймгийн Алиун сумын уяаж Бат дэлгэрийн хонгор уурал үрээ гэдэг бахаата энэ одоо 6 турталж байсан юм да элдвэрийн даншигт одоо бүртгэл дээр яг сайхан одоо алга байна. За зөвдлөхийн ташаан толгойн хонхорхоо дээр 8 тоотамхтай азарган нэлтэй саарал үрээ аман хүзүүн дээр бол Өвөр Ханга аймгийн Харорын сумын уугуул Заабар компани ерөнхий захирал Заназрын Батбаярын зэр дүрээг Төвангийн Баян Өнжил сумын улсын алдарт байж Түмэн дэлгэрийн их баяр үйсэн Айргийн 4 дээр явж байгаа. За ард дээр нь 382 номертой азарган нэлтэй цайхан цоохор үрээ Говьлтай аймгийн 9 мулаг сумын уяаж Дарханбаатарын цоохор үрээ Айргийн 5 дээр гараад ирсэн байна. За 6 дээр гарсан халиун галаг үрээг манай зургдаашин дорон харуулъя. Говьлтай аймгийн Хөхмөрт сумын аймгийн алдарт байж Инг сайхны хол алаг үрээ 6 дээр гараад ирсэн. 7 дээр гараад ирсэн зэр талцсан үрээ 270 хэдэн номертой гарсан цагаас эхэлж өнгөнд жуулсан сайхан зэр талцсан үрээ 278 номертой мордсон. Энэ Баян-Хонгор аймгийн Бууцхан сумын Хүрлбаатарын зэр талцсан үрээ 367 номертой сайхан Шарах үрээ Говьлтай аймгийн Алиун сумын Алтан уягийн Шарах үрээ. Энэ Шарах үрээ Дорногов үрээтэй сумынхаа нааданд төрүүлсэн ийм үрээ. Говьлтай аймгийн уугуул Алиун сумын уяаж Алтан уягийн Шарах үрээ. За ахаад аргашаас үе. За арийнхан үрээнүүд дээр нэг сайхан том хонгор үрээ 100 тамхтай сайхан том хонгор үрээ 360 хэдэн номертой сайхан хонгор үрээ энд орж ирж байгаа харагдж байна. За энэ хонгор үрээ бол Говьлтай аймгийн Жаргалан сумын уяаж Төвшин дашийн хонгор үрээ. Түрүү одоо соёолон бас өнгөнд дурлаж байгаа жаахан аргашилчих шиг болсон. За Улаанбуур үрээ шар хувцастай хөөгдөө Улаанбуур үрээ дээгүрхэн орж ирсэн Говьлтай аймгийн Тайшир сумын уяаж Нэргэн Улаанбуур үрээ гэдэг энд орж ирлээ. За Тайшир сум бол одоо тэр сайн харагдаж байгаа тэр сайхан Сунгар урт нуруу Говьлтай аймгийн Тайшир сумын Далангийн нуруу гэж одоо сайхан нуруу тэр цаатал Говьлтай аймгийн баруун хойдол дүнхийж байгаа бол баруун урд талд нь алдарт хам Тайширын нуруу хамааж байгаа. За та бүхэн Тунгалаг тамир кинон дээр Эрдэнийн хэлдэг үгийг сайн санаж байгаа. Тайшир хам минь тарлан хайрхан минь гэдэг одоо тарлан хайрхан бол одоо сая яг өвлөө азраг соёлон иргсэн хоёр тэр сайхан саруулууд хатгаагийн цаахан талд байгааг та бүхэн харсан баг. За ингээд аргашаа нэг суугаад харуул яа үзэгчтэй.
За өнөөдрийн хурдан хязгаарлалт насны уралдааны 367 номертой сайхан шарга хүрээ 7-8 дээр гадарсан Говьлтай аймгийн Халиун сумын Алтан хуйгийн шарга хүрээ Дорногов аймгийн хурдан шаргуудын өгшөлтэй ийм үрээ байх шиг байна. За 289 номертой хар хүрээ бол Говьлтай аймгийн Халиун сумын байж Галамандхын хар хүрээ. За энэ Дорнод аймгийн унган адуу 7 настай Батхүү гэж хүүхэд унсан энэ одоо уршилж байгаа харагдж байна. За өнөөдрийн урд уралдаанд хурдан соёлонгон айрагдуулсан Говьлтай аймгийн Уяач Алтан гэрлийн Навг живийн Алтан гэрлийн одоо хонгор халдсан үрээ наадлаар нь орж ирлээ. Энэ 400 номертой юм шиг байна. Хурдан үрээгийн одоо соёлонгоо даншигтай хайрагдуулаад өнөөдөр хайрагдуулсан Говьлтай аймгийн Уяач Навг живийн Алтан гэрлийн одоо хурдан хонгор халдсан ухаан халдсан үрээ энэ дунд талд уршилж байгаа харагдж байна. За тэр цаатлаар нь морин дэлтэй сайхан уул уурыг манай зурглаачин дуранд харуулаарай. Говьлтай аймгийн Халиун сумын Уяач Отгоны уул гэж Сүхбаатар аймгийн Асгат сумын унган адуу энэ том саран дэвсгэртэй том зузай тамга асхтын тамга байна. Энэ асхат чигийн унган адуу байхаар цийхгүй юм одоо харагдж байна. За наа талдны ба хүгэлтэй халдар үрээ 190 хэдэн номертой Говьлтай аймгийн Тонкол сумын Уяач Баасан Баттарын одоо хурдан халдар үрээ. Энэ Өвөр ханга аймгийн Хайрхан Дулаан сумын Харьяат Монгол улсын мандаа байж Баталжигийн Отгон насангийн унган адуу Говьлтай аймгийн Тонкол сумын Харьяат аймгийн алдарт байж Баасан Баттарын одоо хурдан халдар үрээ. Энэ дундалд дэвж байгаа харагдж байна. За ингээд өнөөдрийн уралдан шүтлэнгийн уралдааны өнгөнийхөө үрээнүүд рүү очие бүгдээрээ. За уралдан шүтлэнгийн уралдааны өнгөний хэдэн үрээ бол өнөөдрийн хувьд одоо нэлээд холхон цуураад гарч байгаа харагдж байгаа шиг байна. Говьлтай аймгийн Халиун сумын Уяач Алтан хуйгийн шарга үрээ дэлгэснээр дуранд харагдаж байна. Алтан хуйгийн шарга үрээ. За ингээд түүний урд талд 90 номертой шар хувцастай хүүхэдтэй 90 номертой юм шиг байна. Говьлтай аймгийн Дайшир сумын Уяач нэргийн одоо хурдан буурал үрэг мегамар ташиж 9 настай хүүхэд унсан байгаа. За тэр цаатлаг төвшин дэшийн хонгор үрээ. Наадлынх нь хул алдаг үрээ бол Говьлтай аймгийн Харьяат Бухмарт сумын аймгийн алдарт байж инг сайхны хул алдаг үрээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын унган адуу ийм хурд үрээ байна. За ингээд уршилъя. За урдлынхаа одоо хурдан шүтлэнгүүдийн уралдааны урдлын хэдэн үрээг манай зурглаачийн дуранд одоо сайхан харуулнаа. 380 хэдэн номертой мордсон Говьлтай аймгийн 9 булг сумын Дарханбаатарын цагаан цоохор үрээ өнөөдрийн хурд уралдаанд өнгөнийхөө хэдэн үрээтэй зуларсаар аваад үзүүрийн дөрвөө алдсан. За 5 дээр бол одоо ер нь нилээн уужуухан байгаа харагдж байна. Арын хэдэн үрээч айхгүй нөмрөхөөр болоод очихлаа. Говьлтай аймгийн Дайшир сумын Уяач Дарханбаатарын 9 булг сумын Дарханбаатарын хурдан цоохор үрээ айргийн 5 дээр гадарсан бол за ингээд 4 үрээ хол тасарлаа. За өнөөдрийн урд уралдааны өнгөний 4 үрээ бол ер нь зэрэг гаран дээрээс эргэсэн юм уу гэмээр хол одоо засарч өгч вэ. За ингээд урдан шүтлэнгийн уралдааны үзүүрийн үрээнүүд 252 номертой Улаанбуур үрээ бол энэ жилийн урд уралдаанд баруун бүсийн хайг даншиг нааданд 6 дурдалж байсан үрээ үзэгчтэй. Би одоо нэрийн сайн санахгүй мартчих. Говьлтай аймгийн Халиун сумын Батталгэрийн одоо Улаанбуур үрээ гэж байх ёстой доо энэ. Говьлтай аймгийн Халиун сумын Батталгэрийн Улаанбуур үрээ гэж сая одоо даншиг нааданда 6 дурдалжчихсан ийм одоо хурдан дүмэн их наадалт нь явж байгаа бол даншиг наадмын дөрөв Говьлтай аймгийн Шарга сумын Эргэжээгийн давг дөржийн хурдан хөрөн үрээ аман үзүүн дээр заашаа сууя айргийн 3 дээр Өвөр ханга аймгийн Харорын сумын уул Заабар компани Зануулзрын Батбаярын үрээ 4 дээр Говьлтай аймгийн Цээл сумын Харьяат Монгол улсын гар Жансангийн Батэрдний саарл үрээ айргийн 4 дээр байна. Аймаг сумын алдарт байж Ганбаатарын ойсон Сүхбаатар аймгийн Халдсан сумын тэрэгтэй цуг явчих. Сүхбаатар аймгийн Халдсан сумын Харьяат аймгийн алдарт байж Жамби мөхсөрөнгийн унган адуу Говьлтай аймгийн Цээл сумын Харьяат Монгол улсын гарт Жансангийн Батэрдний хурдан саарл үрээ 4 дээр байна. За гардийн хувьд бол одоо соёолын саарл үрээгээ даншиг наадан дээгүүр ордлуулсан их насны буурлмар бас 17-8 орсон баруун бүсийн даншиг. Тэгвэл өнөөдөр 8 доодамагтай сайхан саарл үрээ Халдсан сумын мөнгөсрөнгийн унган саарл үрээ Говьлтай аймгийн Цээл сумын Харьяат Монгол улсын гар Жансангийн Батэрдний хурдан саарл үрээ 4 дээр явнаа. За ингээд өнгөний үрээг Эргэжээгийн давг дөржийн хөрөө үрээ. За энэ 282 номертой Говьлтай аймгийн Халиун сумын Баталгэрийн буурал үрээ багш байна. Өвөр ханга аймгийн Харорын сумын уул Заабар компани захирал Зануулзрын Батбаярын хөрөөрээ. За тэр хоёр нүднийх нь харц холын бараа харсан шиг хоёр чихэн чангаршаа хатгачаад хүрэн зэр дөрөө дүүрэн дүүхэн хоолтой өнөөдрийн хувьд бол ер нь бариан дээр бас л ер нь тулж уралдах юм да. За Эргэжээгийн давг дөржийн хөрөөрөө гэж энэ дунд байгаа. Ард түмэн түүнийгс алиа давг дөрж гэдэг. За энэ бол одоо өнөөдрийн хурд уралдаанд ер нь дээгүр давх таамагт одоо үнэн бүрэн байсан одоо ийм үрээ. За жоохон холтоор байна. Хүний үрээ ханараад яваад шүү. За ингээд урдан шүтлэнгийн уралдааны өнгөний хэдэн үрээ бол одоо өнөөдрийн хурд уралдааны өнгөний хэдэн үрээ бол одоо нэлээд хол гараад ичлээ. За ингээд хурдан шүтлэнгийн уралдааны үзүүрийн 3 үрээ. За энэ Улаанбуур үрээ хүүхэд нь одоо энэ толгоон урдлыг бүр салгаад товчлоод ганцаар ингээд явуулчлаа. За энэ бол одоо айхтархан хүүхэд ингээд замаа мэддэг товчлоод одоо явцсан буур үрийг одоо холдуулсан. За Монгол улсын гар Жансангийн Батэрдний саарл үрээ. За тэр товчлоод явцсан буур үрээ Говьлтай аймгийн Халиун сумын Уяач Баталгэрийн Улаанбуур үрээ баха.
Энэ одоо зүүн чиглэл унган хатуудаа сая даншиг нааданда 6 тур талцсан иймэрэ ингээд өнгөлж байна. Эргэжээгийн давдрчин хөрүүрийн аман хүзүүн дээрээ. За айргийн 3 дээр Монгол Улсын ар Жанцангийн Батэрдийн саар дүрэ 4 дээр Өвөр хангаа аймгийн Харарын сумын уугуул Заабар компаниас гэр Зан Узрын Батбэрийн өрөөр гэсэн 4 үрээ тасарлаа. За аршаа сууя. За Улаанбаатар үрэгч хүүхэд нь айхтар хүүхэд салгаж аваад айхтар холдууллаа та зүгээр. Арын 3 үрээ эрчтэйхэн байгаа да. Энэ дээр бол энэ очиход ер нь газар бол аягаал байх. Тэр айхтар хүүхдийн тэр урд толгойн урд шилдээгүр нь ард шилдээгүр нь явж байхад нь урд өврөөр нь тойруулаад одоо хол өнгөлж эхлэе. За энэ Улаанбаатар үрэг бол одоо хүүхэд нь ингээд хол гаргачлаа. За аршаа сууя. Аршаа суугаад яхан айжуураад одоо манай зурлаачин дуранд арийнхаан өрөөнөдөө харуулъя. За өнөөдрийн урд уралдааны Говьлтай аймгийн Халуун сумын Баттэлгэрийн одоо Улаанбаатар руу хөтлсөн хэвээрээ нилээн одоо хол зайдуухан гараадсан сайхан одоо сайхан цуурайхан давхилтай өнөөдрийн хувьд бол ер нь өнгөлөхөд ер нь буруугүй болцсон байгаа ийм үрээ байсан юм байна. За 5 6-гийн өрөөнүүдийг харъя. За төвшин дэшийн одоо хурдан хонгор үрээ тэр цаатлын хэдэн бөөн үрээ хөтөлсөн. Хамгийн наадаар нь улаан хувцастай хүүхэдтэй хээр үрийг манай зурлаачин дөрөнд оруулж байна. Энэ Говьлтай аймгийн Халуун сумын байж төмрийн даваацрангийн хээр үрээ. Хурдан алаг мөрөөр нь баруун бүсийн даншиг нааданд андахгүй болсон. Даваацран үеачийн хурдан хээр үрээ тэр улаан хувцастай хүүхэдтэй тэр ардлыг нь хэд дээр явж байгаа харагдж байна. 246 номертой хүүхэд унсан саарл морин дэлтэй саарл шүтлэн байгаа Өвөр хангаа аймгийн Харарын сумын уугуул Зан Узрын Батбэрийн ягаан саарл соёолон энэ Сүхбаатар аймгийн унган хатуу гэдэг хаа бас л улсын алдарт уяач Түмэн дэлгэрийн их хоёр вэс ялгыг нь тааруулж байгаа ийм одоо хурдан үрээ. За энэ эдэн үрээний хамгийн заалтад нь хөхөлтөө 350 эдэн номертой Говьлтай аймгийн Шаран сумын уяач аймгийн алдарт уяач Баатрын одоо хурдан саарл үрээ. Тэр цааталт уршаа ивчлаа. За тэр хоёр үрээний цаалтны бас саарл үрээ бол Говьлтай аймгийн Шарах сумын уяач Баатрын саарл үрээ Төв аймгийн Баян Цогц сумын унган хатуу 9 настай саран гэрэл гэж хуурсан өнөөдрийн урд уралдааны өнгөний 4 үрээний ард дээр 5 6 дээр явж байгаа харагдж байгаа шиг байна. За наадлыг нь бол одоо 368 номертой хонгор үрээ. За энэ хонгор үрээ бол Говьлтай аймгийн Жаргалан сумын төвшин дэшийн хонгор үрээ. За Говьлтай аймгийн Жаргалан сум бол одоо Монгол Улсын авраг Шарвын Батцвэр аврагын одоо Өлгийн нутаг гэдгийг манай үзэгчид сайн мэднэ. Хонгор үрээ Сүхбаатар аймгийн угшилтай ийм үрээ. За арийнхын дөрөвдөж яхан айж ухын болоо зэрэгцээрээ. За энэ хэдэн үрээний өнгөн дээр Өвөр хангаа аймгийн Харарын сумын уугуул Заабар компаниас гэр Зан Узрын Батбэрийн саарл үрээ. Хамгийн наадалд нь ява хээр үрээ бол Говьлтай аймгийн Хөмөр сумын уяас Даваацрынгийн одоо хурдан хээр үрээ. За тэр дунд талд нь ява хүрэн халдсан үрээ би 293 номертой мартсан сайхан алтар үрээ өнгөний хэдэн үрээний ард дээр орж исэн тэр цаалаар нь Баян хонгор аймгийн Бууцхан сумын байж амар санаагийн сартай хээр үрээ. Энэ жилийн даншиг наадамд одоо айргийн 3 турдасан аман хүзүүн дурдасан юм үрээ. За энэ алтар үрээ бол энэ жил одоо аман хүзүүн дурдасан Баян хонгор аймгийн Бууцхан сумын яаж амар санаагийн хурдан хээр үрээ гэдэг энэ араас одоо ширүүхэн өлтөө орж ирсэн гэдээ уршилж байгаа харагдж байна. За даншиг наадамд айрагдсан энэ үрээ өнгөрсөн жилийн Баян хонгор аймд тусан шигшмэл хурд уралдааны айраг дөрөв өнгөрсөн жилийн Алтан шигшмэл хурд уралдаанд бас айрагдсан ийм одоо хурдан үрээ. Баян хонгор аймгийн Бууцхан сумын уяач амар санаа аймгийн алдарт уяач улсын алдарт уяач солбоо тэмэрийг үеж ирж энэ дэвжэн дээрээс 3 4 авч байсан. За Говьлтай аймгийн Харьяат аймгийн алдарт уяач алаг мөрний урдан алаг мөрний эзэн Даваацрангийн хурдан хээр үрээ ард дээр нь орж иж байгаа харагдж байна. За уршилъя. Заабрын Батбэрийн саарл үрээ энэ урд дээр нь байгаа. За нэг уршлаад арчлаад уршилсан гэмгүй. За яг байх уу. За ингээд өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдааны 7-8-9 Арватар ява өрөөнүүдийг манай зурлаачин даруулсан. За ингээд Говьлтай аймгийн Жаргалан сумын байж төвшин дэшийн хонгор үрээ энэ наад талд нь уршилж байгаа харагдж байна. За 355 номертой сайхан саарл үрээ өнгөнийхөө хэдэн үрээн дээр өнөөдөр байнга уралдсаар гол одоо жаахан арчлаа. Говьлтай аймгийн Шарах сумын байж Баатрын саарл гэдэг үрээ саран гэрэл гэж 10 настай хөөсөн өнөөдөр ер нь сайхан уралдлаа да. За тэгнэ тэр Улаанбаатар үрийг өнөөдөр нэг салгаж аваад хүүхэд нь холдуулчихлаа да. За айргийн дөрөв дээр яваа Говьлтай аймгийн Зээл сумын Харьяат Монгол Улсын гар Жанцангийн Батэрдийн саарл үрээ. За манай гар дидэр залуудаа бол одоо хурдан моринд их шимтэн орж байгаа. Сүүлийн жилүүдэд олон наадад морь хайрагд төрүүлж байгаа. Говьлтай аймгийн Зээл сумын Харьяат Монгол Улсын гар Жанцангийн Батэрдийн саарл үрээ айргийн дөрөв дээр байгаа. За энэ бол Зээл суманда энэний урд юм гарч үзээгүй үрээ дээ. Энэ бол олон том наадад айхтар уралдаж байгаагүй Говьлтай аймгийн Зээлийн Улсын гар Жанцангийн Батэрдийн саарл үрээ. За урдлыг нь Өвөр хангаа аймгийн Харарын сумын уугуул Зан Узрын Батбэрийн хөрөн үрээ урд талд нь байна. За түүний урд талд Говьлтай аймгийн Шарах сумын яаж эргэжээгийн тав дөржин одоо хурдан хөрөн үрээ байгаа. За ингээд өнгөнийхөө өрөөнүүд рүү одоо очиа өнгөний буур дүрээ өнөөдрийн хувьд буцаага шуухан олдсон байх вэ. За дөрвөн хөлтэй эмч төгөхийн янзаг хол байлаа да өнөөдөр 12 км-с өргөсөн шүтлэнгийн уралдааныг 4 км явал зул задраад Харав зүрийн задгаар орж ирэхэд шүтлэнгийн уралдааны өнгөн дээр гарч ирсэн Улаанбаатар руу явал хэдэн хоногийн өмнө даншиг нааданда 6 дурдсан Говьлтай аймгийн Халуун сумын уяач Баттэлгэрийн ягаан саарл гэдэг үрээ одоо бараг мөн байхаа. За энэ бол одоо ер нь өнөөдрийн хувьд бол одоо ягаан буурлуур Улаанбаатар руу
За энэ бол эрчтэй хинж байгаа үрээ байна. Энэ өдрийн хувьд хурдамж байгаа үрээ байна. Сүгаатраа дуугсан баха их сайхан уртхан чадтай, бөөгөнсөн уртхан чадтай сайхан үрээ харагдаж байна өө. Хоолтой аймгийн халуун сүмд хараа заргын нурууны өвөрт байдаг Монгол улсын мандаа байж Дуанживын ан төмөргөн хөдгийн нутаг. За Хоолтой аймгийн халуун сүмээс орон бусын дашгнаад найраг төрөө авдаг олон сайн уяажд байдаг. Дуанживын ан төмөргөн Жанжив дөржин Батбаатар халуунаас. За халууны одоо хурдан алтар үрээтэй нацаг дөрж гэж сайн уяаж вэ. За ер нь бол одоо олон наадмын морь харагдуулсан юм яаж баг. За ингээд өнөөдрийн өд уралдаанд 252 номертой мордсон Хоолтой аймгийн халуун сүмийн уяаж Баттэлгэрийн Улаанбуур дүрээг 5 өсрөн гэж 9 настай хүн болсон. Өнөөдөр бол чухам хүүнийг булчинтай харваачин татаа тавьсан сүмжиг тасаргаа хоол гарч ирлээ. За энэ бол одоо аргагүй хурдан байгаа үрээ байна. Тийм сайхан цацсан давхилтай. Өнөөдөр хөлийнх нь ирж бол одоо ер нь яагаад ч байгаа харагдж байна. За ингээд халуунчууд өнөөдөр бол одоо түрүү авахыг байгалийн газар өглөө хурдан азарганы уралдаан Хоолтой аймгийн Баян уул сумын уугуул Тулаг Алтай Батчаргалын Лавгживын Батчаргалын хонгор гэдэг газар наадмын дүн гэхээр тодорч Хоолтой аймгийн Харьяат Шилхаагийн Нимбугийн Жилгаа сөрөнгийн хөрөнгө алдсан газрыг аман үзэн дурдалсан. За хурдан соёлынгийн уралдаан одоо хэдхэн цагийн өмнө болж одоо бас үзүүштэй сайхан уралдаан өрөөсөн бол ингээд шүтлэн насны уралдаанд Хоолтой аймгийн халуун сүмийн уяаж Баттэлгэрийн хурдан Улаанбуур дүрээ түмний ихийн алтан жилөө өргүүлэхээр төрүүлэн орж ирж байгаа нэ. За арын хоёр үрээ бол ер нь айхтар бас одоо дөхөхөөр одоо тун сайн дөхөж чадахгүй байна. За энэ өдрийн хувьд бол одоо Улаанбуур дүрээ алт урсаар байгаа төрүүллээ дээ. За энэ аргагүй нэг алт урч байгаа төрүүлдэг үрээ гэдэг бол одоо өнөөдөр Алтай нутгийн дивжин дээр алт урч байгаа төрүүлж байгаа Улаанбуур дүрээ бол Хоолтой аймгийн халуун сүмийн уяаж Баттэлгэрийн Улаанбуур дүрээ ингээд өнөөдрийн их хоёр наадманд түмний ихийн алтан жилөө өргүүлж түрүү мэгнэ турдагчин орж иж байгаа нэ. За хоёр шахалтын зайтад орж иж наадамчин олныг баясгалаа та хонгор ургалуурэ. За эзэн хүнийг баясгалаа, энд чуусан олныг баясгалаа. За аман үзүү. Хоолтой аймгийн Шарга сүмийн Харьяат аймгийн алдарт уяаж Эргэжээгийн тавг дөржин Даншиг наадмын түрүү хурдан хөрөн үрээ Сүхбаатар аймгийн Асгат сүмийн Сүрнэгийн унган хөрөн үрээ аман үзүүн дурдсан бол өөр ханга аймгийн Хар хорин сүмийн уяаж Заназрын Батбаярын хөрөн үрээ 3 дурдаж Хоолтой аймгийн Жаргалан сүмийн Төвшин дэшийн хонгор үрээ 4 дурдсан бол Заназрын Батбаярын Саарл үрээ тавлж Баян хонгор аймгийн Бууцхан самын Амар санаагийн хэр үрээ 6 дурдаллаа. 7 Хоолтой аймгийн Дөрөв сүмийн уяаж Даваацрынгийн хэр үрээ 7 дурдаллаа. 8 Хоолтой аймгийн Цээл сүмийн Харьяат Монгол улсын гар Жанцангийн Батэрдний Саарл үрээ 8 дурдаллаа. За 9-ийн үрээ 184 номертой сайхан ухаан үрээ 9 дурдалж байгаа харагдж байгаа шиг байна. За энэ бол одоо сайн танихгүй юм үрээ байгаа байна. За ингээд өнөөдрийн хурдан шүтлэнгийн уралдаан бол үзүүштэй сайхан болж барайнд орлоо. 355 номертой мордсон Хоолтой аймгийн Шарга сүмийн уяаж Баатрин Саарл дүрээ бас нэлээд дээг урагч боллоо. За энэ дэлгэцний харагч буур дүрээ 90 номертой буур дүрээ Хоолтой аймгийн Дайшир сүмийн уяаж Нэргүүгийн буур дүрээ бас нэлээд дээг урлоо. За 56 номертой Хоолтой аймгийн Хөхмөр сүмийн уяаж Инг сайхны алга бүрээ нэлээд хөтлөж байгаа суугаад 10 20 гарагч шиг боллоо. За ингээд аймгийн мөрний ашин дээрээс та бүхэнд үзүүлье. 6 турдлуулсан бол өнөөдөр түрүү магнаа турдлаа. Баяр хүргэе манай үзэгч дөрөөр танилцуулъя. За баярлалаа. Би Хоолтой аймгийн халуун сүмийн Харьяат, халуун сүмийн олон бүлэг өргөдөө Харьяат аймгийн алдарт уяаж Маян баяр гэж байна. Тэг миний энэ буур дүрээ миний хурдан хонгор азарганы төлөв байгаамаа унган хадуугаа. Бэлтэрийн баруун бүсийн Даншиг наадамд баярлалаа 6-аас. Тэг өнөөдөр төрүүлээ баяртай байна. Дээдлийнх нь удам энэ хаашаа орж ирсэн зүүн тийшээ орж. Дээдлийнх нь удам миний хонгор азаргад Доронтой аймгийн Матад сүмийн аймгийн алдарт уяаж Буяндлгэр гэж хүний хаддаг гэсэн. Тэрний төлөв тий. Над дээр ирээд 2-3 төрүүлээ 2-3 хайргацсан. Танаа дөрүүлж байсан Энэ аймгийн наадамд л аймаг сумынхаа наадамд л 2-3 төрүүлээд 2-3 хайргацсан. Тэрний төлөв байгаа. Даншиг наадмын түрүүг өссөн диж төрүүлээ тийм ээ. Тэглээ сайхан байна уу? Баяртай байна уу? За Алтай нутгийн зон олон тодмондоо байж өнөөдөр сайхан наадам хийж хотод өмнөг зингүүлж өгч үү. За одоо энэ сайхан наадам хийж байгаа тодмондоо байж одоо энэ Батарднахтай баярлалаа. Энэ нутаг ус энэ уул усан өндийж энэ сайхан зон олноо ингэ сайхан наадуулж байгаа дүүлийг баяртай байна. Тэгээд хүлэгний болгоно хурдан байх алтгай гэж өрөөё дөө. За сайхан наадаа. За баярлалаа. Алиах өрөөгөөч. 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 За анханашаа. За юуны өмнө одоо өнөөдөр энэ Алтай нутгийн сайхан алтан дивжинд бүсийн наадмын төрөө авчихсан бол өнөөдөр бас энэ Тодмондагийн наадам аман хүзөөнд одоо хурдлаа. Баяр хүргэе сэтгэлээсээ ууцгүй та. За баярлалаа. Миний хөрөөрөө энэ хавар би Сүхбаатар аймагаас Эрдэнэ сүрэн гэдэг сайхан дүүгээс авсан өрөө байгаа юм. 5 уралдаж 3 төрүүлж сая Даншигаараа бас төрүүлсэн. Тэгээд өнөөдөр аман хөзөөлж байна. Өнөөдөр
Наадам бас сайхан болж байна. Алтай нутгийн сон орлон сайхан наадаж байна. Тодмалда нутгийнхныгаа бас өнөөдөр их сайхан баярлуулж явах шиг байна. Сайхан баяр болж байна. Тодмалда маань баяр наадмаа хийгээд дээр нь бас Алтай нутгийнхаа ард олонд хамруулсан сайхан бэлэг өгч байна. Одоо инкийн мананд байгаа цагдаагийнханд, эрүүл мэндийн мананд байдаг эмнэлгийнханд машин бэлгэлж байна. Энэ нь бол Алтай ард түмэнд өгч байгаа бэлэг гэж би бодож байгаа. Яагаад гэвэл энэ эмнэлэг цагдаа хоёр бол ард түмний одоо үйлчилж байгаа байгууллага учраас энэ Алтай ард түмэнд өгч байгаа бэлэг гэж ойлгож байна. Мөн дээрээс нь бас амьдралаасаа бас нэг жоохон амьдралаа олж ядаж байгаа улсуудад 5 гэр бэлгэллээ. Тэр маш өндөр сайхан одоо наадам хийж байна. Тэгээд энэ Шарган нутгийнхаа дүү одоо тэр наадам хийж байгаа Тодмалдаа бас өшөө цаашдаа ажил нь өдөр байгаасаа гэж өрөөдөө. За сайхан наадамд олон сайхан наадмаас аригдаг үртэй. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр одоо хүй мандалгал уянаас 2 сайхан шүтлэн ариглаа. Баяр хүргэе. Тэгээсээ уулзах байлаа. За баярлалаа. Энэ Батэрднаа жаахан Тодмалда басныхан мялалгын наадам дэрж оролдоод 2 сайхан шүтлэнгээ харигдуулаад баяртай байна. Тий. Хөрөн шүтлэн саарлт шүтлэн ямар удамтай өрөө нөө вэ? Энэ хөрөн шүтлэн маань бол манай Жаданбагийн найзуудаас манай гал. Тэдний оног адуу штэ. Жаданбагийн харилцаа болгоны газрын дарга байсан. Саар нүрэн маань бол морин дондоггүй. Оног адуу. Уул ойны. Долоодор үлдэх хол азарных нь өрөө. Ийм хоёр өрөөтэй ирсэн. Саар нүрэн өмнө яаж үрж ирсэн өрөө вэ? Саар нүрэн юусоо битүүрээ. Битүүрээ. Тий. Ухаан өрөө сая харин 60 жилээд тавлсан. Тий. Алтай нутгийн алтан дэвжээ хүй мандалгал уяаных нэг үнэн сайхан хүлээж авч олон айраг дүрээ авлаа да энэ. Мархан министр энэ Алтай нутгийн маань алтан дэвжээ нэр манай галынханд надад ер нь харамгүй сайхан хайрлаа. Тэгээ алтаачуудаа сайхан баярлалаа гэж хэлье. Сайхан наадар. За сайхан наадар. За юуны өмнө одоо энэ сайхан наадамд үрээгээ айрагдуулсан баяр хүргэе. За баярлалаа. Жаргалан сумаас. Жаргалан сумаас ирсэн альцаа Жаргалан сүг очижинский төвшин тишгт зал байна. Хонгор Сугатрын төвшин ширээ унгаа та. Дорж дамжил гэдгийг унгаа та. Тий дамжил. Тэдний унгаа атуу. Нодлон даагандаа авчихсан. Энэ юу яаж урдж ирсэн үрээ? Үнэн сумдаа 2 аригдсан. Бүсийн наадамд 6-аас хаврын аймгийн бүстэй 9-оор ирсэн. 9-оор ирсэн. Энэ жил бас сумдаа оролдоо 6-аас. Энэ дэр сайхан 4-оор ирж байна Алтай нутагтаа ирж. Өнөөдрийн наадам юм болж Шаргын одоо Тодмалда уяач бас олонтойгоо сайхан наадам. Сайхан наадж гоё наадам болж байна. Одоо энэ говьлтой аймагт нийт үзэгчтэй баярлалаа л гэж хэлж байна. Сайхан наадам. Сайхан наадам. Тань ч гэсэн өндөр ажлын өндөр амжилт хүсье. За